За орой минь төргий. Ойр бичлэг оруулаагүй. За ер нь бол өдөр болгон бичлэг хийх зав байдаг юм дөө. Би өөрөө нэг гадна ажилладаг, сурдаг хүн болохоор завгүй байдаг. Өдөр болгон мэргийн хөөцрийн бичлэг хийгээл YouTube дээр тавиад ах тийм завтай хүн байдгүй. Гэхдээ чадан ятгаараа та бүхэндээ хөөцрийн мэргийг оруулахыг хичээх болно. Сар 2 сарын дараач нэг бичлэг оруулж магадгүй. Тэгвэл бити нэг гайхаарай. Би яг энэ чиглэлээр дагнадаг хүн биш. Тэгтээ яг хуу хүзрийг уншина 10 хэдэн жилийн туршлага байдаг. Тэгээд за олон юм уушаад яг хуу өнөөдрийн сэдв бол чиний хуучин найз охин, найз залуу, эхнэр нөхөр одоо хүүсийн ялгаа багш ямар ч хамаагүй чам дээр буцаж ирэх үү гэдгийг бүгдээр үзье. Буцаж ирлээ гэхэд цаашдын ирээдүй те та хоёрын ирээдүй ямар байх вэ гэдгийг үзье. Тэгээд за энэ 3 лаанаас сонголттой байна уу? Нэг юм зөвлөхөд нэг удаан бодоод энийг сонгох гэд бодоод ах шаардлага байхгүй. Яг ямар өнгийн лаан дээр сайн тэ татагдчихин сонгомоор тэргээл шууд сонго. Хэдэн секунд л бод. Нэгдүгээр өнгийн лаан ногоон, хоёрдугаар өнгөх улаан, гуравдугаар өнгөх цагаан. За пайлон юу монголоор хэллаа тий. Эхний нэгдүгээр дугаар нь ногоон өнгийн лаан, хоёрдугаарх нь улаан, гуравдугаар нь цагаан. За тэгээд хэдэн секунд л бодоо нэг юм бодож эмор хэрэг байхгүй шүү. Тэгж яал за яг би энэ лаг амаараа энэ лаг надад таалж би ийм өнгийг сонгомоор байна гэ бодчихсан. Тэгжиж үнэн чансаатай хариу гарч ирэх байгаа. За одоо энэ дээр би хүзэрт тавина. 1 2 3 дугаар. За өнөөдрийн үзэх сэдэв бол X чинь X нөхөр, X эхнэр, X гэр найз хүн, найз залуу. Тэ? Чамдаар буцаж ирэх үү? Буцаж ирлээ гэхэд цаашдын ирээдүй ямар байх вэ гэсэн сэдвээр үзье. За эхний дугаарыг ногоон лаанаас бүгдээрээ эхэлцгээе. 9 of Wands. За чиний өөр чинь бодож байгаа хүн эрэгтэй эмэгтэй хүүсийн ялгаа байхгүй гэж төрөнд дурдсан байгаа. Чам дээр буцаад ирэх үү? За бүр буцаж ирэх юм ядаж мессеж бичих юм уу? Холбоо байх уу? Тэ? Ойрын үед би энийг хүзрийн мэрийг хоол угаасаа харах дурггүй. Тэрийг харцгаая. Ойрын үед чамтай холбоо өрнөө чам дээр буцаж ирэх нь. Олон үзэр татахгүй. Олон үзэр сонгох тусмаа хүзэр төөрөх магадaltaй болохоор ер нь 3-4 байвал зүгээр. Зарим нарийн тодорхой байхгүй бол нэмж хүзэр татаж болдог. Гэтэ энэ дээр хэж юм 2 хүзэр гарахыг хүслээ. За харъя. Чандар буцаж ирэх үү? Зөрүүд нөхөр ахнаа. Бүти болъё гэсэн чамтай бодолтой байдаг мөртлөө өөрийнхөө сэтгэлтэйгээ тэмцээд байна. Үгүй энэ хүнээс хол бай. Яста димидэ гэсэн бодолтой байдаг юм байна. Яагаад чи ингэж өөрийгөө эсэргүүцээд байна вэ? Харчих. Зөрүүд нөхөр гэж төрүүлсэн баха. Чамаг та нэг дуртай мөртлөө одоо чамд гомдоод байдаг юм уу, тунирхаад байдаг юм уу? Мэдхгүй. Зөрүүдлэл ингээл энэ дээр бол чамаа ингээд хүлээгээл хийдэг юм л да. Энэ хүн өөрөө уушлах байгаад ирэх жишээ авч байгаа шүү. Одоо ямар харилцаатай байхаас шалтгаална шүү дээ. Тэгээд чамдаар бол гоморхоо тунирхаад л байдаг юм байна. Өөрөө л ирүүл байвал байлстай яшиглаж гэдэг юм. Нэг тиймэрхүү бодолтой юм байна. Хүзрийн мэрийг зарим хүмүүс 100% тохирно, зарим хүмүүс 100% тохирохгүй байдаг шүү. Яг бол би хүн болгоно тус бүрт нь одоо детальт ч уншаагүй. Энэ ерөнхий мэрэг, ерөнхий үзлэг болохоор дөхөж очино. Заримдаа бүр 100% таарна. Тийм байдаг болохоор авах гэхийн ухаанаар хандаарай гэж хүсэж байна. За энэ дээр бол ерөөхдөө ингэж гарч байна.
олон юм шиг байна. Чамтай бол цааш тентийн юутай байх сонирхолтой. Буцаад хоёр бол нийлнэ, уулна бол. Гэтэл нилээн ааштай ч юм уу чи их гомдоос нь уурын хөрсөн нь нилээн зөрүүд байх юм байна. Гэтэ цаашдын ирээдүйн хоёр буцаж нийлнэ. За одоо хоёр нийллээ гэж бодоход хоёрын ирээдүй ямар байх вэ гэж үзье харилцаан дээр. Нийтлээ гэж уул нь хоёр цаашдаа нийт болохоор ирээдүг үзнэ л дээ. Тэгэхээр хоёр нийлэх нь тодорхой болохоор одоо хоёрын ирээдүг харчих. Нийлээд хоёр цаашдаа ямар харилцаатай байх вэ? Ирээдүйд. Холын ирээдүйг харахгүй шүү. Хэдэн сар ч хэдэн 7 хоногийн юу харна. Хүзрийг бити эдэн жилийн энергийг үзчихвэ. Төөрнө. Дэмий. Яагаад сэтгэлээ буцны л хүсэл нь яагаад зовоод байна? Яагаад их шөмжлөлтэй байгаад байна? Үйл ойлголт. Яагаад сэтгэл санаагаар унаад байна? Энэ дээр бол айгүй сонирн байна л да. Одоо юу хэмдэ. Сэтгэл санаа унах юм байна. Ирээдүйд асуудалтай байх юм байна. Сэтгэл санаар хэн унах вэ? Чи юу эсвэл тэр хүн илүү юу? Яагаад энэ зөрчилдөөн тэр уул нь нийлэх сайхан магадaltaй гоё л бууж байх юм. За. Тодорхойлцгаая. Үлийн ойлголцол цаашдаа үүснэ. Хоёр нийлэн гэхдээ харилцаа чинь тийм амархан гоё төгс байхгүй дахиад мараантай тий үйл ойлголцсон хэрэлтэй уралтай ч юм уу байх юм. Ирээдүйн хувьд энэ дээр жоохон анхаарах хэрэгтэй байгаа. Гэхдээ ирээдүйд цаашдаа гайгүй нэг хэсэг нийлээд тэгээд маргалдаал салж нийлээд ингэсэн цаашдын ирээдүйн хувьд бол юу айгүй зүгээр айтайхан гарч ийна айтайгаа хин хин дээр энэ дээр анхаарах хэрэгтэй шүү харилцаан дээр. Буцаж ирнэ. Сэтгэл бай. Нэгсээ зүгөрөлдсөн ч чамдад буцаад ирнэ. Нийлнэ. Тэгээд мараантай. Одоо хосууд маргалжил гэдэг штеп. Маргалтна. Буцаас нийллээ. Дахиад хэрүүл үслээ, үйл ойлголцсон үслээ. Буцаад ингээд зүгээр байла. Ирээдүйд бол уул нь бол гоё. Зүгээр энэ дээр юм бодохгүй гэж. За, нэг дугаар бол жоохон адармаатай юм байна. Гэхдээ гайгүй ингэж гарч байна. За одоо бүгдээрээ 2 дугаарыг сонсон буюу улаан лав гэсэн сонгосон хүнийг харцгаая. Two of Cups. Анхнаасаа сайхан үзэр гарч байна. Үзүүлж байгаа хүн чинь чамтай угаас нийлэх сонирхолтой. За ингээд хоёр чиний үзүүлж байгаа хүн шам дээр буцаж ирэх үү, эргээд нийлэх үү гэдгийг харъя. Улаан. Ой ямар их үзүүлэлт юм бэ.
Эрэгтэй ч эмэгтэй ч эхнэр чинь ч бай, нөхөр чинь ч бай, найз хүн чинь бай, найз залуу чинь ч бай. Энд дээр бити санаад чам дээр угаасаа хүрээд ирэх юм байна. Тойрын маргаа маатуудыг ялахгүй л юмнаас бол маргалдаа сасан ч юмс бүр салаагүй зүгээр төр зүрийн одоо юу гэдэг нь пауз чинь төр зүрийн завсралга авцсан байна. Энд ерөөсөө тийм ялтай мартахгүй шүү дээ. Амар кингний гомдоогоод хүнзгий тунирхаа салгаад нийлээд гэсэн хүмүүс бол 3 ихэлтэй авсан юм байна. Харахгүй байна оо. Тэгээд буцаад эргээд нийлнэ. Цаа хүн чинь чамааг их сэтгэл бол үнэхээр их байдгийм байна. Их сайн байдгийм байна. Two of Cups энэ аюу гой хүсэр шүү. За тэгвэл одоо хоёрын ирээдүй цаашдаа яах вэ? Яагаад бол хоёр нийлэх учраас ирээдүйг үзнэ. За. Цаашдын ирээдүй. Асуудалгүй, алдармаагүй, хэрүүл уруулгүй, үйл ойлголцолгүй харилцаа байдгүй тийм ээ. Цаашдаа гайгүй. Энэ Nine of Swords тэр хүн чинь чамаа гэд ирээд байгаа. Чи юунда сэтгэлээр унаад те ингээд өөрийг ингээд хорлоод идэв. Энэ нэг л димидээ ч гэдэм энэ ингэх үедээ хаж ингэх үедээ гэл чиний энэ сэтгэл санааны завнал аягүй гарч байна. Уул нь чамдаар ирээд гэр бүл эсвэл цаашдын сайхан харилцаа тавих хүсдэг. Чи итгэж өгөхгүй. Тэгээд чи энээсээ болоод өөрийгөө ингээд дотроо нэг юм муухай юм бодож явдаг ч юм уу нэг л буруу ойлголттой яваад тэгээд чи өөрийгөө зовоогоод яваад байдаг юм байна. Ирээдүйд чиний өмнө итгэлийг чи алдсан юм уу? Яагаад? Энэ дээр бол хэлээд өглөө. За. Хоёр нийлнэ. Чамд сайн буцаад байлна. Гэхдээ чи яа зовоод байгаа юм бэ? Чамаа нойргүй хонуулах нь чи тэр хүндээ сайн итгэж өгөхгүй. Итгэлийг чи алдсан байна. Ирээдүйн хувьд бол алдаг оног юм. Чам гомдох юм хийчтэй, чамаас уруулсан, хуурсан. Тийм болохоор тэр хүн чиг ерөөсөө бүрийн итгэхгүй байна. Чи тэрэндээ одоо хүртэл сэтгэлээр унж авдаг гэж харагдаж байна. Уул нь ирээдүйн хувьд бол гайгүй. Нэг тийм бол биш. Хоёр доктортой үргэлжлэхийн хувьд үргэлжлэн. Дахиад чи санаа зовных юм гарч ирээд байх юм. Чиний юу санааг чинь зовоод би энэ дөр бол мэдэхгүй байна. Нэг л сэтгэл гонсгор байна да. Нойргүй онолох чи юм уу? Яад байх вэ? За ирээдүйд нэг ийм жоохон барсар авдлаа. Эндээс нөгөө хөөсөр тодруулмаар байна. Яагаад чи нийлсэн мөртлөө би биндээ сэтгэлтэй мөртлөө нийлсэн мөртлөө сэтгэл дундуур байгаад чи зовноод сэтгэл чинь яагаад Oh my god. Тийм би нэгсэн сэтгэл байна. Хуурм эхлэх юм шиг байна. Moon card гэж гарч иж. Нийлнэ. Ирээдүйн үед чамаас дахиж буцаж ураж чамаа хуурм эхлэх. Ер нь шинжтэй магадaltaй болохоор энэ чиний сэтгэлийг зовоон чи эндээ тийм сайн сэтгэл санаа юу сайхан биш байх болохоор энэ чамааг зовоох юм байна. Нийлэн чамдаар буцаж ирнэ ойлгомжтой. Дахиад чиний сэтгэлийг зовоон чамааг шатлуулна гэж гарч байна. Хоёр дугаар ямар хэцүү те. Уулна хинтэл сэтгэл таах юм. Нөгөө залуу ч өөрөө жоохон залуучин ч юм уу эмгтэй ч юм байна. Хүүсийн ялгаа байхгүй шүү дээ чи өөрөө
чамайг зовох юм ээ гэж чи мэдрээд ингэ сэтгэлээр ороод байд юм байна. За ирээдүйн хувьд түрүү би хэлсэн бахаа тодорхой тий. Тэгж гарч байна. Илэн. Гэтэ чи нийлсэнцэндээ буцаж зовох шинжтэй, сэтгэлээр унах, нойргүй тий хэцүү байх шинжтэй. Тийм харагдчих биш шүү. За ингээд одоо 3 дугаар л орцгоё. 3 дугаарыг буюу цагаалга сонгосон хүн чиний үзүүлж байгаа хүн чамдаа буцаж ирэх үү? Нийлэх үү? 2 of Wands. Харцгаая. Улаан лаач хэцүү юм боо чи. Өмнөөс нь сэтгэлээр уучлаа. За. Цагаалаа. 2 of Wands. За чиний үзүүлж байгаа хүн чинь чам дээр буцаж ирэх үү, нийлэх үү, ядаж холбоо барих уу, тийм үү? Энийг харцгаая бүгдээрээ. Ямар гоё хүзрээ. Салцсан те найз залуу нөхөр, найз охин, найз хүүхэн, эхнэр те хамаагүй. Чамтай буцаж нийлэхийн тулд тэн дээр хүчин чармайлт гаргана. Буцаж чам дээр угаасаа ирээд тойр сайхан нийлэх юм байна. Би энэ дээр бол ахиж нэмэлт хүзэр татах шаардлага байхгүй. Тэг энд өөрөө энэ харилцаагаа авч үлдэхийн тулд нилээ энэ дээр ажиллана. Цаашдын харилцаал гайгүй. Би энэ дээр ирээдүйд хоёр нийлцээ угаасаа нийлнэ л дээ. Тэгээд ирээдүй ямар бахаг нэг үзэх шаардлагагүй л байна. За яхаа тэгтээ үзчихье. За бас тэгэл найз нөхдийн ховжийн хушууд өөрөлт бол орно. Тэгтээ ер нь зүгээрээ. Энэ дээр би хүзрэг ачлаа гэж бодож байна. Хамгийн эерэг энергитэй, хамгийн гоё буусан хүзрийн юу лээ? 3 дугаарын лаавал хамгийн гоё энергитэй байлаа. Хоёрын ирээдүй бол эндэж баг хүзэрдэг баргүй л байна. Яг мэдээд зүг хосууд нь хоорон зөрчилтэй юм бай. Би биндээ эргэлцэх, маргалдах, чиний буруу миний зүг гэх юм байна. Гэтэ эцсийн эцэд бол зүгээр би мэдээ сэтгэл байна. Сайхан байх нь сайхан байх нь байна. Хамтын ирээдүй байна. Чамдаар ирэх үеэр нь чамаас салсан тэр хүмүүнээ харилцаагаа авч үлдэхийн тулд хичээн яста гой харагдаж байна. За ингээд нүгээр ингээд хөзрөө тусгая. Тэгээд хүн болгонд би түрүүсэн энэ ерөнхий үзлэг хүзрийн мэрэг болохоор хүн болгонд 100% таарахгүй шүү. Заримд нь 100% таарна, заримд нь дөхөж очно, тийм байд. Яг бол чи хуваараа үзээлээгүй, чи интернетээс хараад үзээ чиний ерөнхий нэрийг гаргаж ирж байгаа болохоор. Тэгээ болохоор дээрэс нь би өдөр болгон YouTube дээр бичлэг хийгээд ах тийм завтай хүн бишээ. Гэхдээ чадан ядан завтай үедээ онгод орсон үедээ мэрэг төлөг хийж та бүхэндээ чадлаараа туслахыг одоо та нарын асуудлуудыг чадлаараа шийдэж өгч нь туслахыг оролдож байгаа нэ. Хоёрхан бичлэгтэй юм уу гэд гайхчихсан. Тийм ээ хоёрхан байгаа. Одоо ингээ 3 дахь нь бол өдөр болгон хийж чадахгүй. Гэхдээ чансаатай хийнэ л гэж бодож байгаа. За тэгээд ийм их юм да. Хуваараа үзүүлж болно, хуваараа уншуулж болно. Илүү нарийн тодорхой гарч ирнэ. Facebook-оор холбогдоорой. Иса Мухбат гэд. Тэгвэл би танад бүгдийг нэг нарийн ширээ хэлээд өгнө. За өнөөдрийн энерги ингэж гарч байна. Тэгээд авах гэхийн ухаанаар хандаараа би дахиад хэлье. 100% таарахгүй шүү. Ерөнхий энерги үзэж байгаа болохоор заримд нь таарна, эсвэл зарим нь үзэж энэ хүзрийн мэр дээр хүүхэн гэсэн чинь одоо яг нам хуураад яваад байгаа юм байна л да. Гүү тэгж бас болохгүй шүү. Энд чи яад бол төрүүлсэн шүү дээ. Ерөнхий уншлага төстэй энерги гаргаж ирнэ. Тийм болохоор
авах гэхээ ухаанаар хандна уу? За ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа.